нь би мөнгөтэй харилцах тооцоонд муу гэсэн хүмүүс байна. Би нөгөө 8 ээж чадахгүйгээ хэний түр амрагийн юу хэлээдсэн шүү дээ тий. Ээж нь гэдэг 8 ээхгүй гэдэг байсан өөртөө бизнес хийж чадахгүй гэсэн мөртлөнгөөс хүний юм заараагүй гэдэг. Тэгэхээр ихэнх хүмүүсийн санаанд яаж идэг бас нэг зарим хүмүүс тэгдэг байхгүй юу? Мөнгөтэй тооцоонд муу гэдэг утгаараа бизнес хийж чадахгүй гэдэг ойлголтоо гаргаж ирээд байдаг байхгүй юу? Одоо мөнгөтэй харилцах тооцоонд юм муу тий? Тэгэхээр тэрний хариулт нь миний өгөх хариулт бол тэр. Би одоо 4 аргын тоо мэдхүү одоо нэмж хасаж үржүүлээд хувааж би чаддгүй. Та нар бүгдээр чадах уу? Та нар бизнес хийж чадна гэсэн үг. Бүх тооцоолж бүгднийг нэмж хасаад хооронд нь хуваагаад үржүүлээ хэдэн шиг болчих уу гэд үржүүлээд хуваагаад чадчих л байгаа бол бид нар бүгдээрээ бизнесийн хэмжээний шаардлагатай гэсэн тооцоогоо хийж чадах хэмжээний тэ мөнгөтэй харилцах тооцоо хийх чадвартай байна гэсэн үг байхгүй чадвараа 10 жилийн сургууль багтаа эзэмшсэн байна гэсэн үг байхгүй тэ зөв тэр бүр мундаг анализ хийхийг бид нар тэр болгон шаардаад байдаггүй а гэхдээ анализ дээрээ тулаад бид нар жоохон нэмээд харчингууд өөрийнхөө олсон орлогоо нааш цаашаага хөгжүүлээд энэ сард хэдийг болов тэдний сард хэдийг өссөн байна хэдэн орж ирсэн байна ийм юутай болсон байна гэж тоонууд ч арай өөрөөр харагдаад эхэлдэг байхгүй а гэхдээ яг цагаад бол бүгд л нэмж хасч үржүүлж хуваадаг ийм 4 аргын тоонд төрчин хэмжигддэг байхгүй юу? Тэ? Зөв. Юусаа? Тэгэхээр бид нар мөнгөтэй харилцах тооцоонд муу гэдэг дүгнэлтийг өгөхөөсөө өмнө маш энгийнээр ямиг харах хэрэгтэй байгаасаа тий. Мөнгөтэй харилцааг үлгэн тэр бид нар амьдрал дээр бид нар мөнгөтэй харилцаж байгаа шүү дээ тий. А тооцож сурыг гэвэл нэмж асууж үржүүлээд хооронд нь ягаад энэ мөнгө ийшээ олцсон хэдэн төгрөг болоо өрчөв яач юу гэдгийг харахад л болоо байхгүй.